Сайн байна. Намайг Лувсан намын даваач гэдэг. Би 1996 оноос Монгол банкнд ажиллаж байна. Монгол банкнд анх төгсөөд орж ирэхдээ бол судалгаа статистикийн газар орсон. Энэ мэн өөрөө намайг судалгаанд дуртай болгоход тодорхой хэмжээнд нөлөөсөн бол. Дараа нь тэгээд би Австралид одоо мастер доктор хийсэн. Энэ чиглэлээр тэгээд тэр мэн улам л намайг судалгаанд дуртай болгосон л доо. 96 онд жишээлбэл би судалгааны эдийн засгийн газарт бол судалгаа статистикийн газарт эдийн засгч орж явахад манай эдийн засгийг судлахад бол хэцүү байсан. Яагаад гэвэл жишээ нь одоо энэ өгөгдөл буюу дата маань айгүй хэцүү. Одоо айгүй богинохонтэй. Одоо жишээлбэл 90 оноос манайч зах зээлийн эдийн засаг шилжсэн байдаг. Тэгээд 90-ээс 96 онд гэдэг чинь 6 жилийн тоон дээр жишээл бид нар судлаа хийхэд бол асар хэцүү байсан. Тэгээ явандаа бол маань энэ тоон маань одоо сайжраа. Одоо жишээл 2000 оноос 2020 он хүртэл авахад жишээл тоо бол хангалттай болж бидний судалгааны чанарт бол тэгэхээр сайж нөлөөлж байгаа нэг сайн тал байгаа. Бид нар бол олон улсын төвшөнд л өөрсдөө бараг судалгааны ажил хийж байгаа гэж үзэж байгаа. Яг нь дид бүтцийн хувьд баг зэрэг ялгаа бий. Одоо жишээ нь бид нэр одоо судалгаагаа хийчихэд олон улсын тийм одоо баг хуралч гэдэг конференцэд танилцуулах тийм боломж нь хараахан бага л та. Энэ тийм судлаачдаа санал бодлоо хуваалцаа явах тийм боломж нь хараахан ч бага. Бусдаар бол баг л нэр бол ер нь адилхан төвшөнд хийж байгаа гэж үзэж байна. Сүүлд одоо 2022 онд Монгол банкны ерөнхийлөгчийн судалгааны одоо ажлыг дэмжиж бол тодорхой урамшуул олгодог юм тушаал гарсан ба тэр тушаал гарснаас хойш бол манай судлаачдын итгэв сэргэж одоо судалгааны одоо олон улсын сэтгүүлүүдэд бол тавих тийм боломж нээгдсэн ба. Тэр цагаас хойш бол миний хувьд бол баг 10-аад судалгааны өгүүлэл бол олон улсын сэтгүүл тавигдсан байгаа. Жишээлбэл одоо хэрэглээний эдийн засгийн одоо сэтгүүл болох Journal of Applied Economics сэтгүүл дээр бол тавигдсан байгаа. Энэ судалгааны ажлыг хийхэд мань бол програм бол маш чухал үр гүйцэтгэдэг. Тэгээд одоо олон улсад хэрэглэгддэг EViews гэдэг програмыг би судалгаанд хөрөнгөөр ашигладаг. Тэгээд EViews програмын цаанаас одоо судалгааны тэр өгөгдлийн одоо функцтэй байдаг ч гэсэн зарим үед судалгаа хийхэд хангалтгүй байдаг. Тийм учраас би бол тэр EViews судалгаагийн програмыг өргөтгөөд одоо өөрөө бичиж одоо судалгаанд ашигладаг ба. Өөрөө судалгаанд бичиж ашиглахаас гадна бол одоо тэр програмыг EViews-ийн нэг вебсайт дээр тавиулж тэгээд бусад судлаачдаа хуваалцаж ашигладаг байгаа юм л да. Ерөнхийдөө энэ EViews судалгааны програмыг маань бол дэлхийн олон улсад жишээ нь 600 гаруй одоо энэ төв засгийн газар болон төв банк тэгээд 1600 гаруй их сургалтын сургуулиуд л ашигладаг гэсэн тоо байдаг. Нэг хэдэн жилийн өмнө жишээлбэл EViews гэх тэр компаниас нь бол шалгаруулалт хийгээд таны програмын хангамж бол одоо тухайн жилийн шилдэг програм хангамж болсон байна гэдээ надад жоохон мөнгө өрөмшлөлтийн шагнал өгчээсэн. Одоо Монгол банкнд ажилласнаар бол бид нар судалгааны асар том одоо өгөгдлийн сан баазтай байгаа. Одоо энэ мань нэгдүгээрт маш том өшөөрөг болдог. Хоёрдугаарт бол Монгол банкны удирдлагаас манай судалгаагаа хэвлүүлэхэд санхүүгийн маш том одоо дэмжлэг үзүүлдэг байгаа юм байна. Тийм учраас бол бид нар бол олон улсын одоо чанартай өндөр зэрэглэлийн сэтгүүлд бол хэвлүүлэхэд бол маш том өшөөрөг төхөн болдог. Бидний судалгааны юм одоо жилийн эцэст одоо Монгол банкнаас судалгааны тохимол гэдэг одоо ном гаргаж яадаг. Тэн дээр бол гол төлөв бол манай судлаачдын өгүүлэл тавигддаг л да. Тэндээс бол тэгээд манай шийдвэр гаргагч одоо жишээлбэл мөнгөний бодлогын хорооч гэдэг юм уу тэр мэрэгжлийн тим хүмүүс нь олж уншаад тэндээсээ шийдвэр гаргадаг байхасаа л гэж үздэг л дээ. Ер нь тэгж ашигладаг болов уу гэж бас боддог. Энэ жил манай Монгол банкны маань 100 жилийн болж байна. Нийт одоо банкны ажилчлалын системийн судлаачдаа бол 100 жилийн баярын мэнд хүргье.